одоо хүндэтгэлийн тайзнаа цус хэлбэл судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Намжлын Эрдэнэ Ноёр таныг хүндэтгэлийн хоймроо хүндэтгэн дахин урьж байна. Цусны албаны түүхэн хөгжил болон чиг хандлага гэсэн эрхэм хүндэтэй илтгэлийг та бүхэнд танилцуулах болно. За тэгэд 10 жилийн өмнө яг энэ танхимд Монгол Улс цусны албан үүсч өгсөний 50 жилийн ойн арга хэмжээг бас зохион байгуулж исэн саяхан юм шиг санагдж байна. Гэхдээ л хэдийнэ 10 жил өнгөрчжээ. Тэгээ одоо бас та бүхэнтэйгээ энэ амьдрал билгэлсэн нэгэн жарны нэг товчхон одоо бас мэдээллийг юуны өмнөөс хүргье гэж ингэж бэлтгэсэн юм аа. За цус хэлбэлт судлалын үндэсний төв та бүхэн сая мэдлэгээс харсан байх. Яг одоо дэлхийн нийтэд манай одоо хамгийн том олон улсын байгууллага бол ISBT буюу олон улсын цус хэлбэлтийн нийгмлэг байдаг. За энэний гишүүн байгууллага гэж явж байдаг. Өөрөөр хэлбэл бид бүхэн дэлхий дээр яг цус хэлбэлтийн чиглэлээр явж байгаа шинэ мэдээлэл, судалгаа, шинжилгээний ажлууд бүх зүйлийг одоо нэг дор авахын боломжтой. За тэгээд мөн Азийн цус хэлбэлтийн холбооны гишүүн байгууллага гэж ингэж явдаг юм аа. За энэ явах нь яаж явах вэ? Слайдууд надад өдөрлөг байна уу? За бид бүхэн 2016 онд алсын аргаа тодорхойлсон. За энэ дээрээ бол бид нар цус хэлбэлтийн чиглэлээр Аз твдээ тэргүүлэгч байгуулга болно гэж энэ одоо том амбицийг тавьж ингэж ажилласан. За эндээ хүрэхийн тулд бид нар чадварлаг баг, дэвшилтэт технологи, инновац тулгуурлаж үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан тусламж үйлчлэгийг үзүүлнэ гэсэн энэ эрхэм зорилгоо хамт олноороо ярьж бид нар тодорхойлж, за энэний төлөө одоо сүүлийн одоо бас жилүүд дээр бид бүхэн бас өмнөх ахмадуудынхаа тавьсан энэ сайн суурийг одоо үргэлжлүүлэн ингэж ажиллаж байна. За энэ зурган дээр та бүхэн байна. Одоо бас харж байгаах бид нар Улаанбаатар хотын хэмжээнд одоо үндсэндээ бол 2 дүүргээ оруулах 5 цус цуглуулах төвөөр одоо бас доонруудаа үйлчилж ажиллаж байна. Цаашдаа ч гэсэн бид нар одоо сонгоо архин, хан уул зэрэг одоо аслагдсан дүүргүүд дээр цус цуглуулах төвүүдийг ажилуулж доонруудынхаа үйлчлүүлэгчдийн одоо эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчлэгийг үзүүлэхийн тулд бас дунд хугацааны стратеги төлөвлөлтөндөө тусхан ингэж ажиллаж байгаа. За дараагийн слайд. За эрх зүйн орчны хувьд бид нар дооны тухай хууль 2000 онд батлагдсан. За 2012 онд нэмэлт өөрчлөлт орсон. За 18 онд бол шинжилэн найруулга хийгдсэн байгаа. За энэ дооны тухай хууль бол анх нь бол ер нь суур бол цусны дооны тухай хууль боловч за энэ дээр одоо эсэд хэрэгтэй шилжүүн суулгах энэ одоо зохицуултууд бас хамтран ингэж хамт тусгагдаж ингэж явж байгаа. За энэ дээр цаашдаа бид нар одоо бас хоёр салж цусны дооны тухай хууль болгохоор одоо хуулийн тухай хууль заасны дагуу бүх хилцүүлэг юмнууд явагдаад ингээд одоо энэ намрын чуулганаар одоо хилцэгдэх байхаа гэсэн юм хүлээлттэй байж байгаа. За төрийн бодлого 2007 онд батлагдсан байгаа 45 дугаар тогтоолоор за энэний төлөө одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж за энэ үйл ажиллагааны хөтөлбөр 2015 оноор дуусгар болсон. За энэ хүрээнд энэ Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл бас амжилттай хэрэгжиж Монгол Улсын цусны алба тэр дотроо цус хэлбэлт судлалын үндэсний төв, орон нутгийн цусны 26 салбар төвүүдийг бид нар иж бүрэн байдлаар одоо барилга, байшин, тоног төхөөрөмж, хүний нөөц, сургалт энэ бүх зүйлийг одоо 100% одоо шинжилж чадсанаар одоо цоо шин өмнө байгаагүй 15 шин технологи нэвтэрч за цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл 14-өөс 36 болж нэмэгдэж за цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 46% өсч цус цусан бүтээгдэхүүний нөөц 5.5 дахин өссөн. За энэ бол одоо үнэхээр энэ одоо байгууллагын төлөө ажиллаж байгаа энэ хамт олонны одоо бас нөр их хөтөлбөр юм а гэдгийг бас та бүхэн энэ слайдаас харж байгаа хаа. За дараагийн слайд дээр за би та бүхэнд нэг хитгэн үндсэн статистик үзүүлэлтийг бас одоо үзүүлье гэж ингэж бодож байна. За цус цуглуулалтын үзүүлэлт байгаа. За энэ үзүүлэлтүүд бол бид нар яг хөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цусны хөтөлбөр дээр бол жил болгон бас ингэж апдейт хийж гэхдээ 2 жилээр хоцорч явдаг. Ингэж одоо дэлхийд мэдээлэгдэж идэг энэ гол үзүүлэлтүүд байж байгаа. За энэ дээр одоо бид нар сүүлийн жилүүд дээр та бүхэн харж байгаа энэ улаанаар бол цус хэлбэлт судлалын салбар буюу улсын хэмжээний цус цуглуулалт байгаа. За 22 онд 42300 болсон байгаа. За тэгэхэд цус хэлбэлт судлалын үндэсний төв бол 32300 болсон. Өөрөөр хэлбэл 21 оноос 5000 нэгжээр нэмэгдэж байна гэдэг нь бол өөрөө одоо маш их өндөр том үзүүлэлт харагдаад байгаа юм. Нэг жилийн дотор 5000-аар одоо
нэмэгдэнэ гэдэг бол тэрний цаана бол эрүүл мэндийн байгууллагууд дээр цуцсан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагууд нэлээд өсөж байна. За бид бүхний хийсэн 2035 он хүртэл математик загварчлаар гаргасан тооцоол байж байгаа. За энийг одоо сүүлийн 60 жилийн статистик үзүүлэлтээр суурьж гаргасан. За энэ үзүүлэлтийг бид нар 2018 онд гаргасан. Ер нь бол хоорондоо айгүй сайн мөргөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл бид нар бас буруу тооцоогүй юм байна. Тэгэхээр 2035 он хүртэл цаашдаа Монгол улсад цуцсан бүтээгдэхүүний хэрэгцээ бол дахин нэмэгдэх. Өнөөдөр бид нар бас энэ төсөл хэрэгжээд үнэхээр одоо шинжилүүд хийгдээд эхэлсэн. За энэ маань өөрөө цаг хугацаатай. За ингээд 25 оноос эхлээд бид нар дараагийн шатны томоохон хөрөнгө оруулалтуудыг хийжээж Монгол улсын цусны алд бол энэ өснө нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадна гэсэн ийм төсөөллийг одоо бид нар бас гаргаад байгаа. За дараагийн слайдн дээр за үйлдвэрлэлийг ч гэсэн одоо бид нар цус сүглэлттайгаа дагаад үйлдвэрлэл бол одоо маш их нэмэгдэж байгаа. За 22 оны байдлаар бид нар 117,501 цусцсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. За мэдээж энэ бол одоо бас нэлээд их сүүлийн жилүүдээр огцон өсөж байгаа. Та бүхэн графикийн тасархай зураасаар бол цаашаа 2035 он хүртэлх төсөөллийг бид нар математик загварчдаар үндэслэж ингэж гаргасан. За өөрөөр хэлбэл энэ бол одоо бас докторийн судалгааны ажилд бас ингэж тусгагдсан ийм одоо бас график байгаа. За дараагийнх нь слайд дээр бид нар одоо манай одоо хамгийн гол цусны аюулгүй байдлын асуудал бол цус хэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээгээр хасагдалтыг бууруулах энэ асуудал байж байгаа. Тэгэхээр бид нар одоо бас энэ бол огцом ингэж буурч байна. Хэдийгээр бид нар одоо техник технологийн шинжилгээ хийж лабораторийн одоо хэрэгжилж байгаа багш тоног төхөөрөмжүүдийн одоо мэдрэг өвөрмөц чанарууд одоо маш одоо дэлхийн түвшний сайжирсан. Тэгсэн боловч одоо өнөөдөр хасагдалт бас ингээд бас буураад байгаа гэдэг бол өөрөө одоо бас эерэг үзүүлэлттэй гэж бид нар харж байгаа. За өнөөдрийн яг статистикээр гаргаснаар бол 2% буутсан байна. Ер нь бид нар маш ойрын хугацаанд энийг 1% дотор оруулна гэж. Гэхдээ энэ дээр мэдээд цус хэлбэлтээр дамжих халдвар гэхээр ВЦ-гийн халдварын асуудлууд, за дох тэмбүү гэдэг ингээд сүүлийн үед одоо ВЦ бол Монгол одоо өөрөө хүн амын донд өвчлөл ихтэй. За тэмбүүгийн өвчлөл бол сүүлийн жилүүдээр бас нэмэгдэж байгаа гэдэг ингээд бид бүхэн бас энд бол их том сөрөг нөлөөлөлт байгаа боловч бид бүхэн бас энэ дээр донор шалгах шалгуур үзүүлэлтүүдэд сайжруулах, цаашдаа үйл ажиллагаагаа илүү авч явах чиглэлээр ингэж одоо анхаарч зорж байгаа. За тэгээ энийг одоо бид нар 2035 хүртэл 0.6% буулгана гэсэн энэ том зорилтыг тавьж байгаа. Энд хүрэхийн тулд мэдээж Монгол Улсын төрөөс, засгийн газраас, эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа эрүүл Монгол хүн хөтөлбөрүүд, олон талт хөтөлбөрүүд бол одоо энэ бүхнийг цаашаа авч явах бүрэн боломжийг бүрдүүлнэ гэж ингэж одоо бидээс эерэг харж төсөөлж байна. За бүтээгдэхүүний хэрэглээний асуудал байж байгаа. За энэ тод хөхөр байгаанууд нь одоо яг бодит хэрэглээнүүд байж байгаа. За тэгэхээр энэ дээр бас нэг зүйл хэлэхэд бид нар үйлдвэрлэл бол 117 мянга хүрчээд хэрэглээ нь яагаад ингээд 2 дахин бага байна вэ гэж харагдаж байгаа юм. Энийний цаана бол бид нар ингээд гаргасан бүтээгдэхүүнийг шууд ингээд эмдгүүд өгөөд байхаас илүүтэй гамшиг онцгой байдлын үеийн нөөц бүтээгдэхүүнийг бэлтгэх энэ одоо бас чухал ийм одоо үүрэг байж идэг. Тэгэхээр энд бол одоо бас тодорхой нөөцнүүд нэмэгдэж байна гэсэн ийм зүйлүүд байгаа. За сүүлийн жилүүдээр бид нар био бэлтгэлийн үйлдвэр маань сэргээд ажиллаж байгаа. Тэгэхээр энд одоо бас тодорхой хэмжээний түүхийн эдүүдийг буюу одоо энэ сивингийн бүтээгдэхүүнийг энэ одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн энэ био бэлтгэлийн үйлдвэрүүдээр одоо бид нар бас ингэж нийлүүлж ингэж ажиллаж ингэж одоо бас хамтран ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн түрүүн бас одоо ерөнхийлөгчийн илгээлтээр гарсан энэ био бэлтгэлийн үйлдвэрлэлүүдээр ч гэсэн бас Монгол Улсын төрөөс бас онцгой анхаарья. За энэ ч гэсэн юунд дээр гарч ирсэн бэ гэхээр сая коронавирусын халдварын үед дээр үнэхээр одоо улс орнууд одоо ингээд өөрсдийнхөө л амиа бодож байгаа. Тэгэхээр альва нэг тусгаар улс байгаа улсын хувьд бол энэ одоо онцгой бодлогоор анхаарах ёстой зүйл бол өөрсдийнхөө хэрэгцээг хангах асуудал байсан. За энэ дээр одоо манай эмч мэрэгчднүүд олон жилийн туршлага дээрээ суурлаж ковидын үеийн өвмөц эсрэг үеийг агуулсан 2 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг бас хийж чадсан. Энэ бол одоо дэлхийн нийтэд бид нар бас ямар хэмжээнд хамтран ажиллах боломж байна вэ гэдгийг бас харуулсан нэгэн жишээ болов уу гэж ингэж бодож байна. За дараагийн слайд дээр за нөөцийг би түрүүн сая ингээд дурдчихлаа. Ингээд жил болго ингээд нэмэгдээ явж байгаа. За энийг ч гэсэн одоо энэ бол гэхдээ бидний яг одоо нэг юм бахархаад байх бас үзүүт бас биш л байгаа. Яг олон улстай харьцуулбал үнэхээр энийг ахаа цаашаа нэмэгдүүлэх шаардлагатай. Ингийн тулд бид нар одоо стратеги төлөвлөлтөн дээр дахин одоо бас нэг эргэж харах, ахиж нэг одоо энэ дээр апдейт хийх одоо зайлшгүй шаардлага гарч байгаа. За дараагийн слайд дээр за одоо сүүлийн дэлхийн нийтийн хандлага, за эрүүл мэндийн салбарын одоо чиг хандлага бол цахим шилжилт рүү ингэж явж байна. За энэ дээр ч гэсэн одоо эрүүл мэндийн яамны харьяа одоо тусгай мэрэгжлийн төвийн хувьд цус хэлбэл судлалын үндэсний төв бас энэ үйл ажиллагаанд одоо бас тодорхой хэмжээнд одоо оролцож манлайлж зарим асуудал дээр тухайлбал одоо бидний үйл ажиллагааны цахим програм бол 2013 оноос эхэлж 100% цахим програм руугаа одоо бид нар бас зоригтой шилжсэн. Гэхдээ л өнөөдөр бас цаасан хэрэглээ
байж байгаа. Тэгэхээр энэ цаашдаа бол одоо илүү 100% цахим хэрэглэлээр орох бах. За хамгийн сүүлд бид нар Улаанзагалмаатайгаа хамтраад цусны донор гэж аппликейшнийг бас бүтээсэн. За энэ аппликейшнийг хийснээр донорууд маань одоо бас одоо өөрийнхөө дараагийн удаагийн цус өгөлт гэдэг юм уу цус цуглуултууд одоо бас хаана явж байгаа гэдэг мэдээллүүдийг авах энэ боломжуудыг бас хангаж өгсөн. За ийм Монголио дээр манайхаар одоо цусны бүлгээ үзүүлж байгаа нийт одоо хүмүүсийн цусны бүлгийн мэдээлэл орцсон. Тэгэхээр ахиж одоо цусны бүлгээ нэг л удаа үзүүлсэн бол цусны бүлэг өөрчлөгдөхгүй учраас дахиж одоо манайх руу ирэх гэдэг юм уу ийм ямар ч шаардлага байхгүй. Ийм Монголиогоос ингээ мэдээлэл авах бүрэн боломжууд ингэж бүрдэж өгсөн байгаа. За дараагийн слайд дээр. За бид бүхний бас одоо олон улсын чиг хандлага Аста тэргүүлэгч орнуудын төвч төрнэ гэдэг. Тэгээ энийг илэрхийлэх гол юм бол одоо бас энэ юм болов. Монгол улсын төрөө санхүүжж байгаа ялангуяа эрүүл мэндийн байгууллагын хувьд 3 олон улсын стандартыг хэрэгжүүлж энийгээ зүгээр хэрэгжүүлээд орхих биш. Яг бодитоор нь авч явж байгаа хамт олон бол одоо цус хэлбэл судлалын үндэсний төвийн хамт олон гэж би бас бахархаж хэлмээр байна. За энэ дээр одоо бид нар бол энэ лабораторийн чанар аюулгүй байдлын 15189 за чанарын менежментийн тогтолцооны 9001 за мөн одоо бид нар энийг хөндлөнгийн байгууллага юу англи төвтэй Lloyd Registry гэж байгуулгаар 2019 онд бас энэ 9001-ийг одоо бас баталгаажуулж авсан байгаа. За мөн одоо 22 онд бид нар хамгийн сүүлд хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын одоо 45 мянган тогтолцоог эрүүл мэндийн байгууллагуудаас анхдагч болж авснараа бас бахархж байдаг. За энийгээ ч гэсэн бид нар одоо цаашдаа ингэж одоо доктортой авч явна гэж ингэж бодож байна. За дараагийн слайд. За ингээд товчхон би бас та бүхнийгээ чилээхгүй одоо энэний дараа баримт киногоор та бүхэн 60 жилийн нэгэн жарны туршид одоо Монгол улсын цусны албан яаж үүсч өгдсөн бэ гэдгийг үз сонирх учраас энэ түрээд өндөрлөе. Ингээд та бүхэндээ дахин талархал илэрхийлье.